эрч хүчтэй залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчтэй өрсөлдөх, туршлах, солилцох боломжийг олгодог Tiger Translate 2013 наадам 7 дахь удаага зохион байгуулагдлаа. Tiger Translate 2013 наадмын энэ жилийн төрөл нь стрит график чиглэлээр их хотын хэмнэл нэрийн дор сонгогдсон нийт 12 уран бүтээлчид оролцож, арга техник чадвараараа өрсөлдөж ялагчаа тодрууллаа. Тэмцээнд оролцогчдоо Grand Khan Irish Pub-ын гадна талбайд Tiger брэндийн Action House үзэгчдийн өмнө бүтээлээ төлөвлөж өрсөлдсөн юм. Энэ жилийн наадам их гоё болж байна. Бас тэгээд дээрээс нэг граффити гэдэг урсгалаар илүү зохиогдож байгаа учраас илүү бас гоё санагдчихэ. Граффити зурдаг хүмүүстэй боломж нэгдсэн. Их хотын хэмнэлгээд одоо Монгол зэрэгчтэй нөгөө их гэдэг үг нь голт нь оруулаад тэгээд хоёр талд нь зүүн талд нь болохоор хотын гэж баруун талд нь болохоор хэмнэл гэж хэлсэн байгаа тийм. Бүтээлийнхаа нэрийг болохоор King of Mega City гэдэг нэртэй байгаа. Одоо их хотын хаан гэдэг нэртэй. Тэгээд Tiger брэндийн Tiger Translate-ийн брэнд зохиогдож байгаа граффити гэсэн чиглэлээр зохиогдож байгаа учраас илүү граффит тал руугаа мөн тэгээд Tiger брэндийг бас оруулсан тийм одоо бүтээлийг хийх бодсон. Би Tiger Translate 3 дахь жилдээ оролцож байна. Өмнө нь бол өмнөх хоёрт нь дижитал артаар оролцож байсан. Граффитт 3D граффитаар бүтээлээ төрүүлж оролцлоо. Бүтээлээр бол би крил бичгээд хэмнэл гэж 3D граффити төрлөөр бичсэн байгаа. Тэгээ их хотын хэмнэлийг Tiger-ийн үндсэн өнгө болох цэнхэр шаргал өнгөөр илэрхийлж хийсэн. Тэгээ ерөнхийдөө граффити нэгэн хүнд төрөл 3D чиглэл одоо орон зай үүсгэж зурх тэр чиглэлээр нэлээд зурхыг хичээлээ. Их хот гэдэг нэг Tiger-тай хамт одоо их хотын залуучууд их хотын залуусын зүйлсээс ингэж гардаг гэсэн утгатайгаар одоо эмэгтэй хүн баг тэрж байгаа. Тэгээд эмэгтэй хүнийхэн цээжнээс нь Pulse of the Mega City гэсэн үг нь гарч байгаагаар зурсан. Tiger-ийн царайг хүн чим шиг эсвэл жоохон уламжлалт тал руугаа холбож зурдаг гэсэн. Маш олон залуу уран бүтээлчтэй хамтарч ингэж өрсөлдсөндөө маш их баяртай байна. Тэгээд энэ урлагаар болохоор их хотын хэмнэл гэсэн сэдвээр өөрийн одоо бодож төсөөлснөөр энэ зураг зурсан байгаа. Одоо Улаанбаатар хотын мөнгө төрхийг хилтгэсэн барилга байшингуудыг дүрслэхээ зорьсон. Тэгээд хэмнэл гэдэг нь бол хөгжим гэж ойлгодог. Тийм учраас гол дүрд нь болохоор эмэгтэй өнөдөрийг аваад үндсэн хувцастай тэнгуүтэй чихвчтэй бас байшингууд бас диспозер хацаанд чихвчтэй байгаа. Тэрүүгээр илүү хөгжмийн хэмнэлийг харуулахыг зорьсон байгаа. Тэгээд Tiger гэсэн болохоор илүү зүсүр хүчийг оруулах гэж хоёр талд нь барын дүрсийг оруулж хийсэн байгаа. Тэгээд үндэсний хэв шинжээ хэлэх гээд үйл одоо усан хэв Монголын уламжлалт хэмнүүдийг ашигласан байгаа. Энэ удаагийн наадам стрит график чиглэлээр зохион байгуулагдаж байгаа нь дэлхийн их хотуудын гудамж талбайн дизайн өдрөөс өдөрт илүү урлаг тал руугаа хувирч уран бүтээлчдийн нөлөө тусгалаа болж байгаа энэ үед яармагдах ядалтын хотхонд эрч хүчээр дүүрэн барын дүрсүүдийг хэсэг уран бүтээлч залуус граффитаар зурсан нь оршин суугчдад таалагдсан төдийгүй хотхоныг гайхалтай хэмжүүлээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал Од Гэрэл, гудамжны граффит урлагийн төлөөлөгч уран бүтээлч Эс Амглан, Mongolian Beverages компани маркетингийн захирал Патси Лим нар ажиллаж
2013-ны 7 дугаар сарын 3-ны орой хаалтын арга хэмжээний үгээр үзэгчдийн өмнө төрөвсөн бүтээлээр нь дүгнэж ялагчийг тодруулсан юм. Тайгер Транслейт 2013 оны Монгол Улсын төлөөлсөн Германы нийслэл Берлин хотын зэрэг ялагчаар урамбутай аюул байна. Ийхүү уламжлал ёсоор Tiger Translate 2013 наадмын ялагч холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотыг зорьсон юм а. Ингээд Tiger Translate 2013 ялагч маань Aeroflot Су 330 онгоцыг хөдөлгөн Шеметлийн нис буудлын дээр түр сандж дараагийн нислэгтээ сун Германы Берлин хотыг зорилоо. Берлинд ирсэн анхны сэтгэл бол төсөөлж ирснээс бүр шал өөр. Европын орн гэхээр надад арай өөрөөр төсөөлөгдөжсэн бол хүмүүсүүд нь аягүй ээлдэг, тэгээ дээрэс нь годамж талбай нь аягүй цэвэрхэн. Дандаа хүмүүсүүд нь дугуйтай өглөө оройг дугуйтай хүмүүс явд юм байлээ. Машины төвжрэл гэж ерөөсөй байдаггүй. Аягүй гоё твсэлөөхөн юм тийм таатай амьдрахад таатай орчин юм шиг санагдсан. Сарачмал зураг буюу граффит нь Европын орнуудад стрит арт болтлоо хөгжөөд нэлээд хугацаа өнгөрчээ. Хипхоп урлагийн салшгүй нэгэн хэлбэр үзэл бодлын илэрхийлэл болох граффит нь Германд ч гэсэн урлаг болтлоо хөгжсөн байна. Өөрсдийн үзэл санаа мэдрэмжээ юунд ч үл баригдан өнгө будгаар чөлөөтэй илэрхийлэн дүрслэн гаргадаг нь энэ урлагийн онцлог юм. Берлинд стрит арт граффит хөгжсөн утгаараа ч юм уу яг ном стрит артын ном тохиомл айгүй их байд юм бэлээ. Яг тэр нөгөө нэг стрит артын галерей гэдэг галерей дотроо бас давхар галерейтэй гэхүүдээ нэг байшингаа гэдэг доторчлын тогтчуулаад галерей болгоцсон. Тэндээ болохоор одоо зураасан зургийн ч юм уу те ямар нэгэн графикийн ажлуудыг бас дэлгэж тавьсан байлээ. Тэгээд энэ ч бас олон төрлийн Германы түүхийг өгүүлсэн ном стрит артын ном, урлагийн номнууд аягүй байдаг юм билээ. Граффит гэхээсээ илүү стрит арт нь илүү хөгжсөн юм шиг санагдсан. Тэгээд зүүдний ч юм шиг тийм сюрреалист гэхүүдээ тэр талыг барьсан ч юм. Гэхдээ өөртөө яг яаж дүгнэхийг бол би сайн мэдэхгүй. Миний хувьд бодлоор бол тгий санагдсан. Уран бүтээлч маань Берлиний ханыг ихэд сонирхон 70 жилийн турш шинээр бүтээн байгуулагдсан өнөөгийн зүүн Герман улсын түүхийн дурсгал газруудыг үзэж сонирхлоо. Германд ч нэхэр Берлиний хаан надад хамгийн ихлээр санаанд орж исэн ямар хаан үгүй юм бол хүмүүс дандаа яриад идэг. Тэгээ Берлиний хааныг хүмүүс германчууд өөрсдөө ингэж ярьд юм билээ. Дэлхийн хамгийн том нээлттэй галерей гэж ярьд юм билээ. Тэр нь ч яг очиод үзэхэд бол тийм билээ. Яг түүхийг харуулсан зургууд, дайны үеийн тухай харуулсан зураг, хоёр Германы нэгдсэн зургууд бас ийм л бас орчин үеийн граффит стрит артын бүтээлүүд ч гэсэн байт юм л яг тухайн цаг үедээ төрөвжсэн хүмүүсүүдийн зургууд байдаг юм билээ. Берлин хотыг зорьсон ариун байгал стрит граффитийн хувьсэл чиглэлд өөрийн өнгө төрхийг үндэсний хэв маягийг илэрхийлэхээр яваа нэ. Өөрийн ур чадварыг Германы уран бүтээлчдэд харуулахад 4 өдөр байлаа. Өнөөдөр тусгайлан бэлтгэсэн өргөцсөн зочидтой Glory Dark хэмээх нэгэн уушийн газарт манай уран бүтээлч ариун байгал өөрийн бүтээлээ төрөвнө. Тэрээр өөрт хэрэгтэй зургийн хэрэгслүүдийг сонгохоор уран зургийн хэрэгслийн дэлгүүрээр зочлоо. Одоо яг эвд рүү явж зураг зурх гэх амар сэтгэл хөдлөж байна. Яг яаж хүлээж авах вэ гэж бодож байна. Одоо яг зураг зурх гэж бодож байна. Сэтгэл хөдлөж байна. Гой санагдав.
болоод. Hope that Julian gets to Ecuador. See gnomes all alone. From dreams to within a lifetime, building where we wanna go. When all are back home, we'll party and sing, and then we'll start again. Надад 100 минутын хугацаа өгсөн. 100 минут эхлээд надад их удаан юм шиг санагдсан чи яг зураад эхэлсэн чи амар хурдан дуусаад өнгөрцөн. Just get on and connect with me. Яах ихийн зураг бол зураг дууссан. За тэгээд зураг дуусны дараа бол Берлиний уран бүтээлчтэй миний зургийг айгүй сонирхож хүлээж авч илээ. Don't confuse it with stealing. So we like to share. Don't confuse it with stealing. Won't let him speak. Too scared of WikiLeaks. Though there's a revolution on digital streets from the. Намайг яг зураг зурах тэр газар маань болохоор яг намайг очихоос өмнө бүх юм бэлдээ тавьсан. Одоо зурх хост тий орчин тойрны бүгдийг яг надад зориулж бэлдэж тавьсан байсан. Үнэхээр их таалагдсан. Тэгээд тэнд ирсэн хүмүүсүүд нь дандаа урилгаар ирсэн. Берлиний артист, уран бүтээлчд, бүр дууч төрөл ирсэн надад үнэхээр их таалагдсан. Тэгээд намайг маш таатай хүлээж авсан Монголын уран бүтээлчид Tiger Translate-ийн тэргуун байрны уран бүтээлчид маш их хүлээж авчихсан. Why you lonely? Just get on and connect with me. Watch the link grow. Such a curious spider. So we like to share. Don't confuse it with stealing. So we like to share. Don't confuse it with stealing. Ийм сонин зураг, ийм эмэгтэй бас бэдийн болог яг Монгол үндэсний хувцастай эмэгтэй зурсан л та. Яг анх Монголд олжсэн Tiger Translate дээр зурж исэн зураг арай өөр маягаар зурсан. Яг дэлхийн одоо Tiger биер маань бол дэлхийн олон орнд төгсөн гэдэг утгаар нь дэлхийн бөмбөрцөг. Тэгээд яг анх Tiger дээр зурж исэн сюжетээ ашиглаад ерөнхийдөө зохиомжоо хийсэн. Яг намайг Берлиний уран бүтээлчтэй яаж хүлээж авах юм бол би өөртөө яаж мэдэхгүй байсан. Гэхдээ үнэхээр яг нэлээд таатай хүлээж авч ирсэн. Монголын уран бүтээлч штэ гэл хүн болоо айгүй тэртэй нэлээд таатай хүлээж авч ирсэн. Tiger Translate 2013 наадмын ялагч ариун байгаль Берлин хотод зожилж өөрийн орны граффити стрит арт хэв маягийг сонирхуулан төлөвлөж сэтгэгдэл өндөртэйгээр буцлаа. Түүнийг буцахад Германы уран бүтээлчид дахин манай оронд ирвэл баяртайгаар хүлээн авах болно гэдгээс мөн хэлж байсан юм. Жил бүр Tiger Translate-ийн залуу уран бүтээлчийг дэмжиж ажилладаг надад үнэхээр таалагддаг. Яагаад гэвэл бидний шиг залуу уран бүтээлчид өөрсдөө шинэ сонин зүйлд сорж үзэх боломжийг нээж өгдөг. Миний хувьд ч гэсэн яг тэр утгаараа Берлинд очиод тэр сайхан бүтээлүүдийг очиж харна гэдэг бол үнэхээр сайхан. Гадны уран бүтээлчтэй контакт тогтоох, цаашаа өөрсдөө нээх боломжийг илүү их нээж өгдөм болов уу гэж бодож байна. Tiger биерийн хамт олонд жил бүр одоо ингээд залуу уран бүтээлчдийг дэмжин ажилтгад нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Tiger Translate олон улсын наадам
урлагийн хэн бүхэнд үргэлж нээлттэй байдаг бөгөөд Монголын авиаслаг уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахдаа баяртай байна.